Хай, сайн бацхан уу манайхаа шинэ бичлэгтээ тавтай морил. За өнөөдрийн бичлэгээр бүгдээрээ хэрхэн өөрийнхөө light feminine energy-г идэвхжүүлснээрээ хүссэн бүх зүйлээ өөрлөгөө татах вэ гэдэг талаар ярилцгаая. Миний хувьд ч гэсэн би яг энэ зүйлийг суралцаад бас хэрэгжүүлээд явж байгаа учраас та нартайгаа ч гэсэн хуваалцах хэрэгтэй гэж бодлоо. Хэрвээ та нар энэ эмгтээлэг энерги, энэ feminine energy-г тэр чигээр нь харах юм бол энэ дунд нэг маш чухал зан чанар байдаг байхгүй юу? Энэ нь юу вэ гэх юм бол маш гоё тийм зөөлөн, уян, юмыг өөрлөгөө урсгадаг, баяр хөөрөөр дүүрэн зүгээр л тийм нэг гоё light энерги гэх юм уу? Энэ энерги эмгтээлэг энергийн хувьд үнэхээр чухал. Яагаад гэвэл masculine энерги нь ямар нэгэн зүйлийн араас тэмцдэг, хүчилдэг тийм энерги ихэнх эрэгтэй хүмүүс ийм энергиээр дүүрэн байдаг бөгөөд гэртээ буцаж ирээд тэр зөөлөн энергийг мэдрэх хэрэгтэй байдаг. Тэгээ миний хувьд гэсэн чинь яах аргагүй энэ энергийг дутчихсан юм бэлээ. Би энийгээ ч өөрөө мдээгүй явсан. Тэгэд би яаж мэдсэн бэ гэхээр би хүн трейн хийдэг байхгүй юу? Дасгалжуулаад хоолтыг бичиж өгдөг. Тэгээд сүүлийн үед би нэг айгүй гоё ихчтэй таарсан. Тэр эмэгтэйн хувьд гэх юм бол үнэхээр энэ light feminine энергийг бүр тэр чигээр нь илэрхийлэхээр айгүй гоё тийм эмэгтэй. Тэгээ тэр эмэгтэйг харах юм бол ингээд бүх юм нь айгүй гоё ингээд бүтээд байдаг. Өөрийнх нь гэр бүлийн харилцаа нь айгүй гоё, өөрөө гоё энергитэй дандаа ингээд энийг явж яадаг. Болжуулалт хийж яхад ч гэсэн тэр эмэгтэйн сэтгэлгээ шал өөр. Бид нар ингээд group training хийдэг байхгүй юу? Зөндөө өөр олон эмэгтэйчүүдтэй. Тэгэнгүүт тэр эмэгтэй бүх зүйлийг ингээд маш амархан талаас нь хийчдэг. Мэдээж бид нар ингээд дэглэм барьж байгаа, дээрэс нь ингээд heat training, хүнд хэцүү дасгал хөдөлгөөн өдөр болгон хийгээд ингээд тийм ч амархан биш шүү дээ. Гэхдээ энэ эмэгтэй зүгээр л бүх зүйлийг ингээд гой зөөлөн хүлээж аваад амархан хийчдэг. Тэгээ өөр дээр нь гарч ирж байгаа үр дүн ч гэсэн бүр үнэхээр гайхалтай заяа. Тэгээ би яагаад энэ ихчийн талаар ярьсан бэ гэх юм бол энэ ихч яг надад миний дутагдаад байгаа тэр зан чанарыг намайг өөрөө олж харахад тусалсан гэх юм уу. Нэг өдөр яасан бэ гэхээр бид нар тренингээ хийх гээд бүгдээрээ ингээд жим дээр очсон байжсэн бохгүй юу. Тэгсэн чинь нэг залуу над дээр ирээд юм ярьж агаад яваад гсэн бохгүй юу. Тэгэл нөгөө манай хүн чинь тэрийг харчингуудаа юу вэ ямар хөөрхөн залуу вэ багшаа наад залуутайгаа болцооч ingээж тэгээч гээл нөгөө марцганаад эхэлсэн. Тэгэхэд тэр үед миний реакшн ямар байсан бэ гэхээр би шууд ингэж харангуудаа юу яриад байгаа юм бит хоёр ямар ч холбоогүй бити холбоотой гэл шууд тэгээд яриад эхэлсэн бохгүй юу. Тэгсэн чинь манай хүн надад юу гэж хэлсэн бэ гэхээр багшаа та яагаад юм болгоныг ингэж амар serious хүлээж авд юм бэ? Зүгээр л гоё тоглоом шоглоом хийгээл ингээл тэгэл марцганаал өнгөрөөгөөч гэд тэгэж хэлсэн. Яг тэрийг сонссны дараа би өөрийгөө олж харсан. Би юм болгонд айгүй тэгэж ханддаг. Маш serious. Үгүй тийм л байх хэвээр, ингээл хэвээр, тэгхэл хэвээр гээл те. Им хитрхи dark энергитэй гэх юм уу? Мэдээж би өөрийнхөө энэ dark feminine энергид үнэхээр хайртай. Ягаад гэвэл өнөөдрийн намайг бүр бий болгосон энерги. Гэхдээ ямар нэгэн зүйлийг өөрлөгөө урсгаж татахын тулд надад яах аргагүй тэр миний зөөлөн энерги хэрэгтэй байсан. Гэхдээ миний ерөнхий хүн нь болохоор айгүй тийм зөөлөн энергитэй тийм эмэгтэй байхгүй юу. Тэгэд би тэр бүр ингээд өөрийнхөө soft feminine энергийг бүр ингээд мартсан явж исэн юм бэлээ. Тийм гоё зөөлөн энерги би нэг юу гэж орчуулахаа мэдэхгүй байна. Playful, joyful, наргиж сингэж чаддаг, урсамтай, баяр хөөртэй тий. Тэгээ өмнө нь бас би айгүй тийм гоё бүжгэлж мүжиглэх айгүй дуртай байсан. Бүр өөрийгөө ингээд хит завгүй болохоор би бүр бүжиглэх дуртайгаа ч гэсэн бүр ингээд мартсан байжсэн. Өөрийгөө анзаарч эхэлснээс хойш сүүлийн үед өөрийгөө айгүй их өөрчилж гэж хичээж байгаа. Өмнөх амина ямар амина байсан бэ гэх юм бол байнга санаа зовоод би ингэх ч ёстой, тэгэх ёстой, ингэхгүй бол болохгүй гэж одоо юу ч болсон болно. Би зүгээр л хийх ёстой юм аа. Хийн бүх юм болно, бүтэн. Би хаяа гарч болно, найзуудтайгаа уулзаж болно, хүмүүстэй socialize хийж болно гэд бүх зүйлийг тэгж зөөлнөөр хүлээж авч эхэлсэн гэх юм уу. Угаасаа та нар ингээ хараад байх юм бол гоё light feminine энергитэй, зөөлөн, баяр хөөрөөр дүүрэн, өөртөө итгэлтэй, гэрэл цацруулсан тийм эмэгтэй хүмүүс нь зүгээр л эрэгтэй чамаагүй, эмэгтэй чамаагүй бүх хүмүүсийг өөрлөгөө татдаг. Тэгээ миний хувьд ч гэсэн би тэр өөрийнхөө зөөлөн энерги ингээ байнга нууж явж исэн бэлээ. Тэрийгээ ингээ гаргаад ирсэн чинь над руу ингээ зөндөө олон хүмүүс бүр илүү татагдаад байгаа юм шиг санагдсан. За яг хөө миний хувьд бол нэг эсрэг хүстэндээ таалагдах ч юм уу тэр нэг чухал зүйл биш. Гэхдээ яаж ч сэтгэл зүйн хувьд айгүй хамаагүй дээр байгаа хгүй юу.
Энэ эмгтээлэг энерги бүх зүйлийг маш амархан манифест хийдэг. Яагаад гэвэл өөрийнхөө энэ soft feminine энерги буюу энэ зөөлөн баяр хөөртэй урсамтгай энергиэсээ болоод миний хувьд ч гэсэн би яг энэ зүйлээс болоод зарим зүйлийг өөрлөгөө ерөөсөө манифест хийж чадахгүй байсан юм бэлээ. Тэгээ яг энэ энерги нээж эхэлснээс хойш миний бүтээж чадахгүй бүх байсан зүйлс бүтээд эхэлсэн. Энэ soft feminine energy энэ яаж үйлчилдэг нь зүгээр л гайхалтай. Та нар ч гэсэн өөрийгөө аль тал дээр гатсан байна хараад үзээрэй. Тэгээ хэрвээ чадвал би тэр ихчийг ч гэсэн гоё подкастнда оруулна гэж бодож байгаа. Яагаад гэвэл тэр хичээс ч гэсэн надад суралцах зүйл зөндөө байсан. Та нарт ч гэсэн зөндөө байгаа гэж бодож байна. Гэхдээ мэдээж хүн болгон адилхан биш. Хэрвээ та тийм soft энергитэй бол магадгүй танд dark feminine energy дутчихж магадгүй. Тэр хичийн хувьд ч гэсэн надад суралцах зүйл өөрт нь маш их байсан гэсэн. Дараагийн бас нэг чухал эмгтээлэг энергийн талаарх нэг зүйлийг хуваалцъя заяа. Үнэхээр энэ feminine energy-г эзэмшсэн эмгтэй хүн нь юуг ойлгодог вэ гэхээр бүх зүйлийн ард ямар нэгэн утга учир байдаг юм байна гэдгийг ойлгодог. Яагаад гэвэл бид нэр ихэнх үед яадаг вэ гэхээр хин нэг аягүй их үзэн яддаг штэ. Тэр намайг гомдоосон, тэр намайг хайсан. Яагаад тэр залуу намайг тоогоогүй юм бол би түүнийг хизээч уучлах чадахгүй гэлтэй. Яагаад гэдэг. Гэхдээ бүх зүйлийн ард утга учир байдаг. Яагаад гэвэл бидний сүнс энэ хорвоо дэлхий дээр ирэхээс өмнө хинтээ уулзах яах ийхээ бид нар бүгдээрээ өөрөө сонгодог. Тэгээ нэг эмэгтэй над руу биччихсэн баггүй юу? Тэр эмэгтэй юу гэж биччихсэн бэ гэхээр найз залуутайгаа 3-4 жил үерхээ салцсан. Гэхдээ салсныхаа дараа ч гэсэн одоо мартаж эхэлж байгаа ч гэсэн тэр хүнийг аз жаргалтай байхыг би харж чадахгүй байна. Үзэн ядаад байна гэж тэгжсэн. Энд нь айгүй буруу зүйл байхгүй юу? Гэхдээ миний хувьд ч гэсэн надад тийм үе байсан. Гэхдээ би үүнийг яаж харж байгаа вэ гэхээр би өмнөх экстэйгээ уулзаагүй тийм байгаагүй байсан бол өнөөдрийн өөрийгөө хайрладаг энэ эмэгтэй хизээж олж хараагүй байсан. Тийм учраас бидний амьдралд орж ирж байгаа муу, сайн бүх хүмүүс нь биднэрт ямар нэгэн хичээлийг зааж байдаг. Тэгэхээр бүх зүйлийг явуулж сурах хэрэгтэй. Би чамаас суралцах зүйлээ сурсан. Одоо би чамд сайн сайхан бүх зүйлийг хүсэж байна. Тэгээ одоо би өөрийнхөө энэ дутагдлыг олж хараад нээсэн суралцах ёстой зүйлээ суралцсан болохоор би чамаас илүү гайхалтай хүнтэй учрна гэсэн тийм итгэлтэй байх хэрэгтэй юм билэ. Ерөнхийд нь хураангуулаад хэлэх юм бол чамд надад тохиолдож байгаа зүйл бүх зүйлийн ард утга учиртай гэж ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл бид нар ямар нэгэн зүйл биднэрт тохиолдох үед өөрийгөө гацаачдаг. Энэ нь эмгтээлэг энергийн хувьд ч гэсэн чухал. Та ямар нэгэн зүйлийг өөрлөгөө манифест хийхийг хүсэж байвал ч гэсэн чухал. Яагаад гэвэл хүн төрлөختөнд угаасаа хэцүү ямар нэгэн зүйлтэй бүх зүйл тохиолдно. Гэхдээ бид нар бүх зүйлийг туулах ёстой бөгөөд үүгээр дамжуулаад зөндөө олон зүйлийг бүтээж чадна. Миний хувьд ч гэсэн би бүр яг тэгсэн баггүй юу? Сүүлийн хэдэн 7 хоног та нар намайг YouTube бичлэг хийгээгүй байсныг ч гэсэн харсан бах. Миний хувьд гэх юм бол би байрнаасаа гарах гад ерөөсөө шинэ байраа олж чадахгүй, айгүй завгүй. Тэгээ дээрэс нь би машины жижигхэн осол гаргаад тэгээ яг тэр үед бүх юм давхцах үед би бүр өөрийгөө яагаад би гэж одоо бодох надад тийм бодол ч гэсэн төрж исэн. Гэхдээ бүх зүйл үнэхээр учиртай байсан. Яагаад гэвэл би хуучин байрнаасаа гараад илүү гоё байранд орох хэрэгтэй байсан учраас байраа ерөөсөө олж чадахгүй байсан. Тэгээд дээрэс нь бас машины усал яагаад гаргасан бэ гэх юм бол би байнга ингэх ёстой, тэгэх ёстой гэх байнга яарал айгу хурдан явдаг гэсэн бохгүй юу. Тэгээд би жижигхэн усал гаргасан. Энэ нь яагаад надад ийм зүйл тохиолдчихоо гэж буруу шахахын оронд би тэрийг маш гоёор хүлээж авсан. Энэ нь үнэхээр том сануулга байлаа. Би яаж хүн дайраад ч юм уу, яаж хурдны зам дээр том усал гаргаагүй юм бэ? Би жижигхэн усал гаргасан. Энэ нь чи цаашдаа болгоомжтой байх ёстой юм шүү гэсэн тэр сануулгыг өгж ийн гэсэн тэгж сэтгэлгээгээ өөрчилсөн байгаа. Тэгээ ингэж харахад ч гэсэн миний сэтгэл зүйд ч гэсэн айгүй амар байгаа байхгүй юу? Хэрвээ та өөрийнхөө энэ эмгтээлэг энерги ашиглаад өөрлөгөө бүх зүйлийг манифест хий гэж бодож байх юм бол зүгээр л маш гоё тийм баяр хөөртэй, баяр баясгалантай тийм vibration-ы
өндөр байлгаарай. Энэ нь үнэхээр чухал. Ялангуяа бид нар гоё эмгтэй болж төрсөн болохоор бид нар бүх зүйлийг өөрлөгөө татахад маш амархан байна гэсэн үг. Яагаад гэвэл энэ урсамтай, татдаг, зөөлөн, баяр хөөртэй энэ энерги нь бидний байгалийн зан чанар учраас бид нар зүгээр л өөрийнхөө энэ зан чанарыг маш гоё идэвхжүүлэх хэрэгтэй. Тэгээ хэрвээ та нар одоо бясалгалын арга барил те бас янз бүрийн manifestation методыг хараад байх юм бол as if буюу яг тэр өөрийнхөө хүссэн зүйлийг авсан юм шиг тэр төвшөнд өөрийгөө авчраарай гэж айгүй их ярьдаг. Энэ нь тэр баяр баясгалантай гоё тэр энерги. Тэгээ та энэ талаас нь бодоод үзээрэй. Хэрвээ таны хийхийг хүсэж байгаа бүх зүйл чинь бүтсэн байсан бол өнөөдөр та ямар аз жаргалтай байх байсан бэ? Яаж хүмүүс рүү инех байсан бэ те? Яг тэр энергийг л зүгээр өөрөөсөө засруулах гэж хичээ. Тэгээд таны амьдралд бүх зүйл яаж өөрчлөгдөж байгааг хараад үзээрэй. Тэгээ миний хувьд ч гэсэн би суралцаад явж байгаа, хичээгээд явж байгаа. Зарим үед зүгээр л инээмэргүй тийм өдөр ч гэсэн надад байдаг. Гэхдээ би бүх зүйлийг эергээр харах гэж хичээж байгаа. Тэгээд миний амьдралд ч гэсэн зөндөө ингээд гайхалтай өөрчлөлтүүд ирж байгаа нь үнэхээр гайхалтай. Тэгээд таны амьдралд ч гэсэн энэ өөрчлөлтүүд ирээсэй гэж би бүр үнэхээр хүсэж байна. Тэгээ бүгдээрээ бүх зүйлийг өөрлөгөө энэ арга барилаар гоё манифест хийцгээе. Тэгээ хэрвээ танд ямар нэгэн гоё өөрчлөлт гарах юм бол надад ч гэсэн тэр талаар комментороо хуваалцаарай. За тэгээд дараагийн бичлэгээр дахиад уулзтлаа. Түр баяртай.